10 дугаар өрөө үзүүлж байна. Монголын бурхан шашны нэгэн томоохон голомт Эрдэнэ номын мэрэгдийн ариун дагшин үлгийн нутаг болох Галахын Сайн ноён хан аймгийн Далай Чонхор вангийн хошуунаас төрсэн олон 10 мэрэгдийн нэг нутгийн ард олон хошуу нутагта өвгөн гисэрлам хэмээн алдаршсан шидэдний түүхийг та бүхэнд хүргэе. Өвгөн гисэр багшийн рэд хувилгаан чанар эрдэм төгс байдал бага наснаас нь тодорч тариатын хүрээний лам багш нараа гайхшруулж байсан томог яриа цөөнгүй байдагва. Ам дамжин яригдж ирсэн хажин жигтэй түүхүүдийг та бүхэнд танилцуулъя. Харийн хушууны хараалыг дарсан нь. Гэзэр ламтан нэг удаа хаврын нойтон заснаар хоёр хүн дагуулад жодгороо өөрөн голын замд явна гээд зөөн урагшаа гарч гин. Жодгор гэж майхан хэлнэ. 2 хоног яваад 3 дахь өдрийнхэн үдээс хойно нэг өндөр уулын бэлдрээд жодгороо босгожээ. Дэндээ хонож шүнжэнгөө ном уншиж идэ өргөөд өглөө эртлэн уулууд матж гин. Гэтэл уулын оройд байх элхэн хадны дэргэд хилэн малгай дугтуулан хошмохтой хантаац хөрөн доргон дээл хөдөрч хөөмөл угаалцтай булгар гутал шиг өшгөлсөн 3 орчим насны хүүхэд сууж байжээ. Дуугарахгүй хэрнээ тэр гурвыг нүд салахгүй ширтээд байх юм гин. Гэсэр лам түүнийг мөрөн дээрээс нь шүүрч яваад нэгэнтээ газар оруулхан тас төрүүлэг нь харуулад ар нуруунд дундуур нь таягаараа гөвшиж гарчээ. Өнөө хүүхдэж ган хийсэнгүй. Хамт явсан хүмүүс нь нэл хамтан гэхээс нүд галдраад сайн харж чадсангүй гин. Нэг харсан чинь нөгөө хүүхэд чинь хөсрийн дааванд боодолтой өвс олчихсан байсан гин. Боодолтой өвсөө галж шатан үн сувгийг нь буруу харсан нүхэнд хийж булж дараад буццгаажээ. Тэр нь харийн хошуунаас явуулсан хараал байсныг хошууныхаа дээсэн дээр өгтөн авч тийхүү дарсан гэдэг. Хошуунд явуулсан хараалыг гэсэр ламтан урдаас мэдээд хошуу ноёндоо айлтгаж хоёр сайн бүх хамт явуулж өгөхийг хүсжээ. Ноён ч хүсэлт гуйлтыг нь ёсоор болгож. Гэсэр лам хоёр бөхөө дагуулan урд зүг рүү гарan 3 хоног яваад жодгороо барин номоо уншиж хоноод маргааш өглөөнө тэр хоёр бөхөө нэгэн хаттай уулын оройг зааж тэнд очиод мал адуус ч юм уу хүн амтан ч юм уу ямар нэгэн юм байгаа түүнийг аваад тэр хэмээн явуулжээ. Нөгөө хоёр нь заасан газарт нь очтол нэгэн хөөхөн хүүхэд буруу харан сууж байж гин. Загсан ёсоор нь нөгөө хүүхдээ аваад ирдэл. За та хоёр наад хүүхдээ сайн бариад сууж бай. Хэмээн айлдаад ном уншиж эхэлжээ. Гар хөлнөөс нь бариад сууж байтал нөгөө хүүхэд нь барьж чадал ороод арай л алдчихгүй барьж суудал сулрын суларсаар ухаан алдан унан хөсрийн яс болж гин. Тэгтэл одоохон та хоёр аль болох гүн нөхөх хэмээн ухуулаад тэр нүхэндээ наад ясаа булж таа. Гадаа байгаа бүх юм жодгортой багтаагаад амар хэмээн өөрөө номоо уншиж байтал тэнгэр дуугаран цахилгаан цагиж хүүтэн шамрага шуурч гин. Өглөө босоход халуун зун атал тэр хавьд нь зас дарж жодгорт багтаагүй 4-5 хүн тас татуулсан байсан гэдэг. Ингэж хошуун дэрх хараалыг урдаас мэдэж дарсан ажээ. Дарахтын зайринг шив оруулсан нь. Гэсэр ламтан 2 шивтэй хандан дарахтын нэг зайрин намайг дуудаад салгаа байлаа. Эрэгчин эмэгчнээ үзнэ гэд байна. Очихоос биш. Та хоёр надтай явах уу? Гэжээ. Эд хоногийн дараа шивээ дагуулan 2 тэмээнд майхан хүнсээ аваад явж гин. Эд хоног өдөр шөнөгөө явж өлийн даваан дээр гарч жодгор буюу майхнаа босгож галаа түлж унд хоолоо хийгээд сууж байтал гинэт хуу салхи тэгдэж тэнгэр харан хуулан үер бууж цагилгаа нүргэлж дэсэж суухан аргагүй болжээ. Гэсэр багш та хоёр төрхөн нэг гурилан хүн хийгээд гээд сансүр тавин уншлаг уншиж гарчээ. Усан шамрага жодгорыг нь хуу татаад аяжих шахам хүүгэж аянга цагилгаа нүүр амыг нь ороолгон дуу чимээн дариг толгойд өжөртөл нүрэглэг аж. Гэсэр ламтан уншлаг шившин дариндаад гурилан хүнийг гэдрэг дөрүүлгээ болгон элдвлэж байтал салхи шуурга мөндөр аянга цагилгаан амс хийжээ.
Шагаж харвал эргэн тойронд нь мөндөр аваарч гсэн. Уулын ар өвөрлөв усны үер хуйлан бууж байна гин. Тэр үерийн ус жодгорыг нь алхмын зайтай тойроод урсаж байсан гэдэг. Тэгтэл хэдэн морьтой хүн давхин ирэхэд Гэсэрлам гурилан хүнээ жаахан бөхөөлгөөд дэрэн доороо хийж энэ хүмүүс намайг авч явна баг. Та хоёр гурилан хүнээ гэдрэг төрүүлгээ аяархан болгоод угаарай. Намайг очиод хэсэг хугацаа өнгөрмөгц чигээр нь бас очихоорой. Энэ тэнд нь гэмтэж болохгүй шүү. Хүн даржлааж заваагоод яах вэ? Ингэж захиж гин. Тэгтэл хэдэн хүн орж ирж минь тусаа мэдлцээд манай цайран гинт бэйн модож гэдрэг төрүүлгээ дадаж унаад сарихэ байлаа. Таал очиж үзэж өг. Амийг нь аврах арга юу вэ? Гээд гуйж мөргөж гин. Гэсэрлам надад хүний ам аврах арга эрдэм гэж юу байх вэ? Та нарыг тэр газраас бороо усан дундуур зорж ирснийг нь бодоод очие доо. Гээд хамт явжээ. Мань хоёр багшигаа явмагц гурилан хүнээ хойш урагш нь баахан угалж угаад тагцыг нь үсгийнд нь хүргээд тавьчихж гин. Гэсэрламыг очиход зайр нь гэдрэгэ татаад ухаан алдчихсан. Амьсгалаа хураадгийн даваан дээр байна гин. Гэсэрламч уншилгаа уншиж сан тавьж тарин шившлэг хийсэн байна. Нөгөө хоёр харин одоо багш удсан байх гэлцээд гурилан хүнээ айжмаар тэнэлгэж жаахан урагш хойш нь хөдлөж угаад их зэрн болгоод тавьчихж гин. Энд тэнд нь эвгүй болчихов сайн засаж янзлаарэ гэж багш нь загсан ажээ. Гэсэрлам орой ирээд та хоёр хүний үгэнд орохгүй дураар айшилж хүн зовоож алхах төглөө. Химэн зэмлэж гин. Маргааш өглөөн нь зайрангийн хамсаатан болох хэдэн хүмүүс ирээд эдээ цог барин атис жанлав хүрдэж шав орсон гэдэг. Өнөөх дарахтын бөөтөө уулзахаар Гэсэрламтан хоёр шаваа дагуулan хойд зүгийг чиглэн явжээ. Тэд явсаар бөөгийн гэрд нь ирж гин. Тэдний гэрд нь ортол авгаа хүүхэд нь цай хоол хийж өгөөд таач манайхаас тариа хүн явсан зүгээр авах та. Манай хүн ирвэл сүд хийн. Химэн айд сандран хэлж гин. Гэсэрламтан тэр холоос зорж ирчгээд уулзахгүй буцаж болохгүйгээд духлан суужээ. Оройхон шиг гэрээ эзэн бөө гэртээ орж ирээд таймыг толгоод тойруулгын захт манад яах гэж ирэв. Химэн загнаж хиймэрхүү хүн чи нэг холж явдгүй баха. Химэн занаж зүхэж хөөж тууж гин. Гэсэрламтан минь тусыг нь асууж тамхилдал хөөргийг нь аваад өвөртөлж хийж гин. Ингээд тэднийхээс хөөгдөн гараад ойролцоогон шиг жодгор боيو майхнаа бариад гурилаар хүн хийгээд нөгөө хийсэн хүнийхээ хөл гарыг хөдөлгөн номоо уншиж эхэлжээ. Дэнгэр төдлгүү харанхуулан дуу цагилгаа нэжигнэж хоёр бууж гин. Гэсэрламтан гурилан хүнээ хэд хөдөлгөөд дэрэн доогоороо хийгээд хоёр шавьдаа намайг авах гээд хүмүүс ирэх бах. Та нар үүнийг өрөөсөө хөдлөж болохгүй шүү. Хэмээн захиад байж үтэл хэдэн морьтой хүмүүс давхин ирж за багш минь манай зайрангийн хөл гарan татаад ухаан алдаад унчихлаа. Таал очиж амь насыг нь амарч өгөөч. Хэмээн сөхөрч унаж сүгдэж мөргөжээ. Гэсэрламыг очиод байж байтал хоёр чивэн нөгөө гурилан хүнийг гаргаж ирэн за чи юм уу ингээд хөөч туу. Хэмээгээд гурилан хүнээр оролдож байтал Гэсэрламтан манай хоёр шавыг намаа уншаад сууж бай. Хэмээн хэл үлж гин. Шавнар нь ахиж оролдлого дэрэн доогоор нь хийгээд өргөжээ. Багш нь буцаж ирээд хоёр шаваа хүний амьд хүрэх гэж байна хэмээн зэмлж гарсан байна. Дарахтын бөөч Гэсэр багшийн эрдэм чадлыг мэдрэн түүнээс уучлалт хүсч төвөнд шаваар оржээ. Шулам далай дагныг дарсан нь. Шагдар залангийнхаас охин гарсныг сонссон Гэсэрлам шагдрынд нэг бурхан дөрөсөн. Одоо нэг буг гарчтэй хэмээн суусан гэдэг. Тэр охиныг ванчин богдод мөргүүлгээд ванчин богд өлгийдээ хүүхдээс адис авч далай дагна гэж нэр хайрлсан ажээ. Охин өсч том болоод сайхан чүүхэн болж улмаар далайван ноён хатна болгон авчээ. Гэтэл далай дагна хатнаас хүүхэд гардаггүй байж гин. Хатнаас өр хүүхэд гаргахын тулд ноёны дэргэдийн нэг шадар түшмэл Гэсэрламд бараалгаж хатныг өр хүүхэдтэй болгож өгөхийг гуйхт нь нэг ширхэг өрөл өгч далай дагнд мэдэгдлэг очингуудаа их нэртэл залгуулаарай. Далай дагн хатнаас хүүхэд гарахгүй гараад чирэггүй
ноёны удмал тасарчтэй. Гэхэд нөгөө дүшмэл ноёныхоо удмыг таслахгүй байх арга болгоно гэж. Гэтэл Гисэрламтан далаа дагин чинь шулам юм шүү дээ. Нар ванчингаас адис авч нэрийг нь сольж нэлэх балжирт нь хүчийг нь сааруулж ном оруулсан. Нас бийг үзмэгцэн ноёны хатан болгосон төрийн цаазан дор суулгасан хэрэг. Хаднаас хүүхэд төрөвл бөөрч хэцүү. Далаа дагин бид хоёрын хэн төрүүлэхийг хэлгээд хэцүү. Химэн айлдаад мөнөө хүрлээ бүснийх нь угт цангтаад явуулжээ. Дүшмэдийг уян дээрээ буугаад гэрлүүгөө явж байтал далаа дагин гэрээсээ гарч урд дуранд тосч ирээд бүсийг нь шууд дадан мөнөө хүрлийг шүүр чавн залгичгаад цаад өсгөө боочно надаас хүүхэд арахгүй гэж байна уу? Яа тийг нь үзүүлэндэ гэж хэлээд буцаад алхачихж гин. Дүшмэлж хата өршөө гэж аманда бовтнаад хоцорчээ. Дэржилдээ далаа дагин хөл хөндөлж нэг хүү төрүүлжээ. Хүүхдийнх нь уруул сэтэрхий. Тагны цоорхоо хүүхэд гараад удалгүй нас барсан гэжээ. Хэдэн жилийн дараа далаа дагин нас барж хошууны урдаа барьдаг лам нар хойд хойхно уншсан байна. Дагны зогцсыг өргөөний зүүн талын орон дээр тавиад урд дуур нь хөшиг татсан байв. Лам нар баруун талаар нь зэрэгцэн суугаад номоо уншиж байтал далаа дагин хөшгөө яраад үндийд сууснаа. Чармайн үзгэн босоод ирж гин. Лам нар ч санд мэд гарцгааж Гисэр лам далаа дагныг бариад авчээ. Ноцолдоод байгаа бололтой бижигнэн Гисэр ламын яа гинэ тэгнэ хаач гэхин сонсогдсон гэрийн хан шижигнэн өн өнөж гэр нь уржихнуу гэмээр болсноо чимэн дасраад хонхон дуугар магц бусад лам нар нь орж ирвэл далаа дагныг номерг даавуугаар нь хүлээд орон дээр нь дэвчихсэн намаа уншаад сууж байжээ. Далаа дагны нь одоогийн Завхан аймгийн их уул сумын нутаг Зардын аршааны орчим нас барсан бөгөөд Шэрлийг нь нахиугийн өдгийн хэр дээр 3 алд газар ухаж болж хийгээд хад чулуугаар дарсан бөгөөд энд мал тогтож бэлждэг болохоор л нутаглаарэ гэж Гисэр лам сахисан гэдэг. Одоо энэ хавьд өвөлжөө гарч ирсэн айл амтан нутаглаж байна. Гисэр лам жанж халахын өмнө миний Шэрлийг хөх нуурын эхний 3 онцны дундах сэтэрхий дээр бунхалж нутаглуулаарай. Би тэнд улаан альбингийн гүйдлийг хаагаад хэдэн үеэр нь сууж бай. Тэгвэл энэ нутаг усны ханд аюултай өвчин дагал зовлон гачаал дохоохгүй. Эдэж уухаар элбэг амар амгалан аж төрнө гэж гэрээслэл захиас хайрлсан гэдэг. Шавн нар нутаг хушууных нь өвгөн Гисэр ламыг жанж халсны дараа Шэрлийг нь өөрийнх нь гэрээсэл заасан газар болох дарвахтай нурууны салбар уулсын нэг Содом даржаа хайрхны салбар хөхнүүрийн зүүн урдах 3 онцны дундах сэтэрхий дээр суугаа дүрээр нь бунхал нутуулж хожим нь өөрийн гарын шив эрдэм номтой аграмба санжаажв ламтны ойролцоо нь бунхалсан нь өнөө хүртэл олон арван жилийн нар салхи ороо засанд ганд жилэгдээгүй мөнхрөн оршиж байна. Хэрв танд энэхүү бичлэг таалагдвал комент үлдээгээрэй. Үйл ундаг өвгөн Гисэр ламын гарамгаа эрдэм чадлын тухай өгүүлэх түүхийг 2 дугаар хэсэг болгон хүргэе.